Есөн булгасмын засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Даваагийн чин зоригийн 100 өдрийн ажлын тайлан. Есөн булгасмын засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчийн ажлыг хүлээн авлаа. Нийгмийн бодлогын салбарын чиглэлээр 14, хандив тусламжийн хүрээнд 5, ажлын хэсэг зөвлөл байгуулах чиглэлээр 30, тусгай зөвшөөрөл олгох чиглэлээр 5, коронавирус цар тахал өндөржүүлсэн бэлэн байдлын чиглэлээр 11, газар зохион байгуулалтын чиглэлээр 6, санхүү хөрөнгө оруулалт зарцуулах чиглэлээр 17, нийт 88 захирамж гаргасан байна. Есөн булгасмын засаг даргын 2020-с 2024 оны ажилзэг алтайчууд үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл Алтай хот, ухаалаг Алтай хот хөтөлбөр, хотын стандарт дүрм, хотын соёл, хашаандаа сайхан амьдрын аяны өдөртөн төлөвлөгөөг гарган боловсрууллаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаар уралдаанаар засаг даргын 2020-с 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, төсвийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг хэлэлцэж батлууллаа. Нийгмийн бодлогын салбарын хүрээнд Алтай хотын хэмжээнд гэрээ ажиглалтанд 182 иргэн, ажиглалтын хугацаа дууссан 2216 иргэн байгаа бөгөөд тус иргэдэд хяналт тавин ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэн хөл хорионы үед эцэг эх хүүхэд хоорондын харилцааг сайжруулах зорилгоор ганган гацуураа чимээ цахим уралдааныг зарлаж дүгнэлээ. Цар тахалтай холбоотойгоор аймгийн онцгой комиссийн шуурхай штаб дээр хуваарийн дагуу ажилдаа албаа авчид 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Есөн булгасмын хэмжээнд үндэсний хил хүчгээ эзэмших, хэрэглэх, олон нийтэд сурталчлан таниулах ажлын нээлтийн арга хэмжээнд сумын харьяа байгууллагуудыг оролцуулан өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр засаг даргын захирамжийн дагуу сумын хэлний бодлогын салбар зөвлөлийг байгуулж, үндэсний хил хүчгээ түгээн дэлгэрүүлэхийг үүрэг болголоо. Есөн булгасмын засаг даргын тамгын газраас санаачлан гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дэлхийн 100 олон улсын байгууллагатай хамтарсан багийн гишүүдийг нэгдсэн мэдээлэлээр хангах, чадваржуулах сургалтыг 105 албаа авчдыг хамруулан зохион байгууллаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Зол Жаргал, засаг дарга Чин зориг нар сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай хамт Алтай хотын сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, суралцах орчин, хэрэглэгдэхүүнтэй танилцлаа. Мөн 7 дугаар цэцэрлэгийн гадна талбай, тоглоомын талбай байгуулж, 8 дугаар цэцэрлэгийн халаалтын зохины асуудлыг 8.4 сая төгрөгөөр шийдвэрлэлээ. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн сонгон шалгалтыг зохион байгуулж гэрээг байгууллаа. Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Нараа ар шант багийн эмч нарыг бүрс 10 автомашинаар унаажууллаа. Газар зохион байгуулалтын салбарын хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Зол Жаргал, засаг дарга Чин зориг нар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хамт Алтай хотын өнөөгийн нөхцөл байдал, хот төлөвлөлтөд танилцж, цаашид хийгдэх ажил, төлөвлөлтийн талаар аймгийн ерөнхий архитектортой санал солилцлоо. Есөн булгасмын засаг даргын тамгын газрын конторын барилга, ажилдаа албаа авчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор орон сууцны барилгын газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж геологийн дүгнэлтийг гаргууллаа. Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд 2020 оны жилийн эцсийн мал тоолгоор 230.9 мянган тоо толгой мал тоолуулж, нийт дүнгээрээ аймагтаа 3-т орлоо. Волтгенфол компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон 36 тонн өвсийг Нараа ар шант багийн малчин өрхөд өнгөө олголоо. Үйлчлэлийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Хан Алтай ресурс компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд 12 тонн тижээл тусламжаар өгснгийг 886 малчин өрхөд өнгөө олголоо. Улс аймгийн аюулгүй нөөцөөс олгосон 13.5 тонн өвс, 17 тонн тижээлийг хөнгөлөлтийн үнээр 1035 малтай өрхөд олголоо.
Аймгийн аварга малчин 2, сумын аварга малчин цол тэмдгээр 4 малчин өргөх шагнууллаа. Хөдөөгийн малчтай ахуйн амьдрал үйлчлэлийн байдалтай танилцаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нараа Аршаан Туагийн 260 өрхөөр орж малчтын санал бодлыг сонсон 824 өрхөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Аймгийн засаг даргын санаачилсан хүргэлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 20 тонн махыг Улаанбаатар хотод байгаа нутгийн иргэдтэй хүргэж ажиллалаа. Жижиг дунд үйлдвэрлэл сум хөгжүүлэх сангийн журам хууль тогтоомжийн талаар бизнес эрхлэгч 50 иргэнийг хамруулан сургалт зохион байгууллаа. Дэд бүтэц байгаль орчны чиглэлээ. Алтаотын гэрэлт хэргийн нэгдсэн тоолгыг хийж нийт 1060 гэрлийг дугаарлаж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа. Цус өмчлөлтийн холбоог зохион байгуулах, нийтийн тээврийн үйл ажиллагааны чанар бүтээмжийг сайжруулах талаарх саналыг цаасаар болон цахим хэлбэрээр 250 иргэнээс авч нэгтгэлээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд 893 иргэн оролцож 44.6 тонн хог эвдлийг хогийн цэгт хүргэлээ. Мөн Алтай хотод үйл ажиллагаа явуулж байгаа 55 албан байгууллага аж ахуйн нэгжээр өөрийн эзэмшлийн авто зогсоол, зам талбайн цас мөсийг цэвэрлүүлэн ажиллалаа. Агаарын бохирдлын их усрын улсын тоолго болон хашааны тогтчлтын суурь судалгааг 2438 өрхөөс авч мэдээллийн санг бүрдүүллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас хэрэгжүүлсэн дулаалгын төсөлд хамрагдсан 50 өрхөөр орж чанар гүйцэтгэлтэй танилцсан ажиллалаа. Мөн төслийг цаашид өргөжлүүлэн 50 өрх нэмж хамруулахаар хэлэлцэн тохирлоо. Ундраг алтай аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар, Мандал голомт компани, Удмын ундраа, Ундрам моёу, Солонгот дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид ажлын уялдаатай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Алтаотын айл өргүүд 1 кг нүрсийг 200 төгрөгөөр худалдан авдаг байсныг Мандал голомт компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсны үр дүнд 1 кг нүрсийг 120 төгрөгөөр иргэдэд борлуулж хямд нүрсээр хангах ажлыг зохион байгууллаа. Худалдаа үйлчилгээ хяналт шалгалтын чиглэлээр Цагдаагийн газартай хамтран зогс шалга боломж буй арга хэмжээг зохион байгуулж гэмт хэрэг гарч болзошгүй цэгүүдэд нийтийн эргүүл хийж хяналт тавин ажиллалаа. Хяналт арга хэмжээний хүрээнд мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газартай хамтран 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн архи согтууруулах хундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн хугацаа болон бараа бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллалаа. Цагаан сарын баярын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөрөгдөл, үүссэн нөхцөл шалтгааныг тодруулах хяналт шалгалтыг зохион байгууллаа. Зүй цагаан эдэний төрөлцсөн бөөний худалдааг залууралтай төвийн урд талбайд зохион байгууллаа. Амьд тусламжийн хүрээнд Алтай хотын захирагч Чин Зориг, Буудай хөх улс компани захирал Хатанбаатартай хамтран Алтай хотын тогтчлт үйлчилгээний газрын 40 ажилтаа албаагчдад 1,850,000 төгрөгийн хүнсний багц бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүллээ. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Зол Жаргал, засаг дарга Чин Зориг нар улам төгөлдрөг компани захирал Тэгш Жаргалтай хамтран Ундраг алтай аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын 47 ажилтаа албаагчдад 2 сая төгрөгийн хүнсний багц бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүллээ. Сүмбэлэг сумын засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулсан халуун сэтгэл аяны хүрээнд Алтай хотод үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүд болон гоо дэлгүүрүүдтэй хамтран зорилттой төлөвийн 70 өргөд хүнсний багц бүтээгдэхүүн хандивллаа. Цагаан сарын баярыг тохиолдуулан сумын 80-аас 85 хүртэлх насны 35 ахмадад гарын бэлэг гардууллаа. Мөн засаг даргын бэлтгэл хөрөнгнөөс тусламж дэмжлэг хүссэн 6 иргэнд нийт 600,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгож ажиллалаа. Онцгой байдлын газраас өргөдөлгөөсөн эмэгтэйчүүд болон хагас бүтэн өнчөө хүүхдүүдэд ахуйн хэрэглээний багц олголоо. Улаан загалмай агрооноос 400-аас доош малтай 30 өрхөд өвс дэжээлийн болон мөнгөн тусламж үзүүллээ. Сургалт сурчилгааны чиглэлээр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эрүүл хот хөтөлбөрийг чадваржуулах төвүүдийн хамтран зохион байгуулсан эрүүл хот ба өнөөгийн тулгамдсан асуудал эрүүл зан үйл сэдэвт захим сургалтанд Алтай хотын захирагч Чин Зориг оролцож эрүүл хотын чиглэлээр баримталж буй бодлого хийж хэрэгжүүлэх хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулан илтгэл тавилаа. Уг арга хэмжээнд 21 аймгийн 350 албаа агчид хамрагдсан юм а. 9 бүлэг сумын засаг даргын хамгаан газрын ажилтан албаа агчдад харилцааны ур чадвар, байгууллагын соёл, төсөл бичих аргачлал, бодлогын баримт бичгийн хяналт шинжилгээ, газар тариалан хөдөө аж ахуйн чиглэл, зөв шударга зөв зэрэг сургалтуудыг зохион байгууллаа. Аз намхан далайн бүсийн ухаалаг эрүүл хотын загварыг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг Вигов олон улсын байгууллага болон эрүүл хотыг чадваржуулах төвөөс зохион байгуулсан захим хурал зөвлөгөөнд Алтай хотын захирагч Чин Зориг оролцож Орчин холбооны улс Солонгос, Хятад зэрэг улсуудын туршлагыг судаллаа. Алтай хотын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе.